Миний артист нэр Номерант. Тэгээд шивээс хийгээд одоо яг 5 жил болж байна. Ийм артист хүн байна. Хүний ээж байна. Олон шивээстэй хүмүүсийг хараад маш гоё сэтгэл төрөд угаасаа нэг сэтэл үг юм байж хүн ер нь тэрэндээ сэтэлжиж илүү их татагдаад тэгээ шивээс чинь болохоор шийдсэн. Олон шивээстэй гоё ихч нарыг хараад хуваар ажиллахын давуу тал нь юунд ч баригдахгүй, өөрийнхөө дээр дарга цэрэггүй, цагт баригдахгүй, цалин үлээхгүй, бүх юмыг өөрийнхөөрөө хийн, бүх юмыг чин сэтгэлээсээ хийн. Үйлчлүүлэгч яг анх суралцж явах явцад бол зар цацаал энэ тэнд бүх найзуудаасаа шивээс хэлхийг гуйж байгаа л тэгэл зар цацаал гаднаас хүмүүсүүд аваад одоо бол үйлчлүүлэгчтэй олно гэж байхгүй, үйлчлүүлэгчэд намайг олно. Ажлынхаа үн цэнийг тогтооход ерөөсөө хэцүү биш ээ. Энд чинь цаанаасаа сэтгэл зүгээс гарч байгаад үнэлэн эсвэл үйлчлүүлэгч хараад миний хэлсэн үнэтэй үнэгүй угаасаа намайг үнэлнэ. Ямар нэгэн уран зургийг ямар нэгэн хүний бүтээлийг хүмүүсүүд дуудлага худалдаагаар авдагтай төстэй. Их хэмжээгээр мөнгө хөөцөлдөх юм бол арай өөр л дөө. Мөнгө хөөцөлдөд яваа шал өөр л дөө. Миний хийж байгаа ажил бол хороо тосгүй үн цэнтэй. Хүний биен дээр бурхнаас заяасан цөөхөн хідэн мэнгтэй төрдөг ш. Хүнд өв хөрөнгө, байр сав, иймэрхүү өв хөрөнгөөс гадна яг жинхнээсээ өв хөрөнгө бол энэ үр хүүхэд ээж автгаа хамт авсанд орохгүй. Энэ биетэйгээ л авсанд орно. Тийм болохоор энэ бол хамгийн үнцэнтэй зүйл. Хамгийн үнцэнтэй. Хуваар ажиллаж байгаа залуучуудад эхлэхэд л жоох хэцүүдэг. Өөртөө танилцаад ажлынхаа учрыг олтлоо хэцүү байж байгаад хуваар ажиллаж байгаа хүнд ер нь айхтар хэцүү юм байхгүй. Амар гоё нээлттэй энэ хамгийн гоё жаргалтай зүйл ш. Намайг анх шивээс хийж шивээстэй болж явахт бол яг одоо байгаа шиг тийм амар нааштай амар тийм хүн болгоо ингээ шивээсийг гоёор хүлээж авдаг тийм байгаагүй. Одоо бол маш гоё байгаа. Хүмүүс нийгэмшиж байгаа, гоё сайхныг ойлгож эхэлж байгаа. Өөр байхыг энгийн хүн өөр байж болно гэдгийг ойлгож байгаа. Хүн ингээ битүү шивээстэй ч гэсэн маш гоё сайн хүн байж болно. Шивээстэй бол ялтан биш гэдгийг бүгд ойлгоцоо одоо. Одоо маш гоё байгаа. Батөргөл гэдэг артист нэм Бензо гэдэг явж байгаа. Тэгээ Монголд шивээс их гээд шивээс сурах гад гээд Номерант дээр ирсэн, найз дээр ирсэн студиуд байж байгаа. Хамтран ажилтны шивээсийг чадвар хөгжүүлэе гэж бодож байна. Одоо ингээд гадаадад ер нь монголчууд ингээд яг шивээсчнийг сонгохгүй яг шивээсээ сонгож ирдэг штэ. Би энэ шивээсийг хийлгэмээр байна гэд шивээсчнийг сонгоод ч тэнгуут л яг тийм үсгүй би яг тэр тату артист гэж байгаа штэ. Бид нар чинь ингээд өөрсдийнхөө флашыг, өөрсдийнхөө зургийг гаргаад, өөрсдийнхөө дизайнаар, өөрсдийнхөө урсгалтай, стайлтай тэрийг нь хүмүүс сонгож, энэ ямар гоё стайлтай хүн бэ? Энэ зургийг би хийлгэмээр байна гэд. Уусаа шивээс чинь хүн онцгой байх гэж хийлэгдэн штэ. Тэнгуут л ингээд хүн дээр байдаг ч юм уу ингээд өөр юм харж хийлгэж ирснээс яг дэлхийд ганц байгаа тэр хүний л чадах тэр стайлаар нь ингээд шивээс хийлгүүлэх чинь амар гоё. Би тэрийг амар олон стайлтай амар олон артистууд байгаа. Тэгээд би зүгээр өөрийнхөө стайлыг бас хайгаад явж байгаа. Тэгээд 3-4 стайл хольж гээд юу хийж үзэж байгаа. Тэгээд өөрийнхөө флашуудыг гаргаад зурнуудыг гаргаад хүмүүс тэр яг цор ганц байх шивээс хий гэж бодож байна. Би 2-3 жилийн өмнө зөв шивсний машиныг авч ирсэн. Тэгээд сургууль сурж явахдаа тэгээд сургуулаа төгсчөөд тэгээд нэг жил завсарлаа. Тэгээд сая сүүлийн 1 жил бол шивээс хийгээд явж байна. Хийх гээд хичээгээд
бодож байгаа. Хамгийн анх машина авчаад найз дээрээ л нэг шивээс ижсэн да. Тийм black work tattoo style. Өмнө жил нэг квид явж байгаад нэг Scotland Guide-тэй танилцаад тэгээд би нэг шивээс идэг үзүүлсэн чинь наадах ч ямаагүй би чамаар наадах гэж хийлгээгээд миний яг зурсан флашыг харчаад тэгээд тэр залуу дээр маргааш нэг хийж исэн. Тэгээ би ах тэр залуугаас ингээд 100 мянга өгчөө $30 өгчих гэдгсэн чинь ингээд юу яриад байгаа юм бэ бро нэг чинь ингээд гадаадд бол $400 хийжтэй гэдэг надад ингээд $100 өгчихсэн байхгүй. Тэгээд тэр шивээс л аюу гоё. Яг тэр миний хамгийн анхны хүн дээр өөрийнхөө зургаар хийсэн шивээс. Би тэр яг сүүлийн үед жоохон бодохдоо нэг гадаадд жоохон бахтаа очсон тунгуутлаа ингээд амар олон хүмүүс надаас өөр олон хүмүүсээс өөрийг хамгаалж болох шивт би нэг тийм хүчтэй хүн шиг харагдахын тулд ингээл битүү хар хувц үздэг ч юм уу ингээл амар өргөстэй хүм зүүдэг ч юм уу ингээд шивээс мэвстэй болдог ч юм уу персинг хийлгэх ч юм уу аяг боддог байж байгаа тэгэл том болох ирэхэд тэгэл нэгээр нь цуглуулаад тийм жоохон өөрийгөө хамгаалт маягаар анх сонирхсан болов гэж бодсон. Би зөв Монголд ирээд нэг хүнтэй танилцаад, найзтайгаа танилцаад тэгсэн чинь маа найз энд нэг маш мундаг шивээс чинь байгаа. Чи очиод студийн шивээс хийгээч. Би яг тэр шивээс хийдэг гэсэн. Тэгээд хэлэхдээ тэгээд би найз номерант дээр ирээд өтөр хоорондоо айгуух юм яриад тэгээд айгуух таалагдаа. Дээрээс нь номерант ингээ наваад яг ойлгодог гэх юм уу? Яг энэ төмийг ойлгоод за чи ийм шинэ урсгал ч юм уу юм Монголд ингээ дутагдаад байгаа юм бас оруулах гэдэг юм айгуух ойлгосон дээ. Айгуу дэмждэг. That shit. I'm getting high, motherfucker. Damn. Some young boys be killing me, acting like they booming pounds. I be looking for the fires, we when I come in your town. Gangsta Buddha scandalous, that bitch so freaky when she high. Oops, I ain't gon' lie, I've been smoking till the day I die. Riding in the Chevy and you know I'm smoking ink, man. Got the bombs, man. Эмэгтэй хүн шивээс ихэд эрэгтэй хүнээс сул тал миний хувьд баг байхгүй гэж бодож байгаа. Гэхдээ нэг хүмүүсүүд эрэгтэй шивээсчнэр хэлэх гээл ийм 2-3 эрэгтэй шивээсчнтэй хамт ингээд сууж байхад бол эмэгтэй байхаар нэг арай өөр тэрүүгээр нь хэлэх чинь нэг тиймэрхүү юм хальт молт байдаг байсан. Одоо болов шалуу. Одоо тийм юм огт өнөртөхгүй. Чад одоо хийж байгаа юмаа сайн хийж лээвэл хүүсний ялгаа огт хамаагүй. Бүх шивээсийг чин сэтгэлээсээ хийхийг хичээнэ. Тэгээд хамгийн анх надад нэг юм гэж мэдрэмж өгч ирсэн нэг хэлээ. Тэр нь бол нэг юм амар их зовлон нэмсэн хүнийхээ нэрийг ингээд мэдэхгүй байхдаа хэлгсэн нэг тийм ичи трэсний шивээсийг нь алтан загсаар дарж өгөөд тэр нь гэхдээ хар өнгөтэй. Би хувьдаа алтан загас гэж нэрлэж байгаа. Хийж дуусангуудаа за ингээд таны бүх муу муухайг чинь хүсэл биелүүлдэг алтан загсаар дараад өглөө. Одоо ингээд бүх юм чинь сайхан жигдэрлээ ихчээ гэд хэлснээс хойшоо тэрэгч яг л хэлснээр болж байгаа юм шиг л хүн ингээд яаж чин сэтгэлээсээ баярлаж байгааг өөрийнхөө хэлсэн хөлснөөс илүү хөөс анх удаа авч үзэхтэй. Тэгэл тэрнээс цаашаа ингээд хүн болгон чин сэтгэлээсээ юмаа хийж өгнө. Ер нь бол яг ингээд 100% чанартай яг зураг шиг хийхгүй би. Тийм канадцсан зураг шиг юм ер нь хийхгүй. Зүгээр л ингээл сэтгэлээсээ хийгээд өгнө, дуусгана. Тэр зүйлээс авсан тэр хүний сэтгэлд байгаа үн тэр амар гоё мэдрэмж аваад үлдчихэж байгаа ш. Тэр арьсан дээр яг жинхнээсээ нэг юм сэтгэл зүйтэй хамааралтай. Миний сэтгэл зүй тэр үйлчлүүлэгчийн сэтгэл зүй хоёр мөргөлдөөд нэг юм гараад тэрний үр дүн тэр хүний амьдрал хүртэл өөрчлөгдөөд ийм зүйл ер нь ингэж маш их болж байгаа. Миний хувьд шивээс гэдэг бол хүн өөртөө танилцаад, чин сэтгэлээсээ өөртөө танилцаад өөр дээрээ өөрийнхөө эд эрхтнийг дур зоргоороо эдэлж болох хэмжээний майндтай болоод өөр дээрээ өөрийнхөө тухай ингэж сийлж байгаа, үхтээ авч үлдэх хамгийн үн цэнтэй урлагийн бүтээл. Энд 3 ширхэг, за 4 ширхэг чөлөө дуран бүтээлж байгаа. Нэг дүү маань суралцж байгаа одоохондоо сул байгаа.
2 ширхэг шивээс артист байгаа. Бүгд чөлөөт уран бүтээлч хамгийн гол нь чөлөөтэй өөрийнхөөрөө юунд ч баригдахгүй хинээс ч нэг тийм ямар нэгэн дарамт авахгүй тиймэрхүү байдлаар уран бүтээл гаргаж байгаа хүмүүс учраас бүх бүтээл нь хайраар маялаад гараад яадгийн л гэж хэлсэн ш дураараа бүгдийн дураараа угаасаа юун дээр нь ч алдахгүй чи угаасаа мундаг байгаа. Угаасаа амар мэрэж байгаа чи одоо уйлж мөйлөө одоо наа чинь бол нулимс биш. Амар хэцүү байсан юм шиг байгаамаа 5 жилийн өмнө. Хүчтэй байгаараа гэж бол хэлэхгүй угаасаа л хүчтэй байсан. Юу ч байхгүй байхад л маш их юмтай юм шиг л ингэж хүн болгонд цацсан, хүн болгоныг хайрлсан, бүх юмд сэтгэлээ гаргасан нэг болохгүй юм байвал ёо мой гэдгүүл байсан болохоор тэгээд чи мундаг байгаа шүү гэж. Анх шивээс ичихсэн оргилд юу ч хэлэх вэ гэвэл хичээгээрээ л гэж хэлээ да. Оролтоод үзээрэй л гэж хэлнэ те. Зоригтой тууштайгаараа. Маш үнцэнтэй юм хийж байгаа шүү. Та нар хийхийг хүсэж байгаа шүү. Ер нь бүх юмд тууштай ах хэрэгтэй. Тууштай байвал юунд ч хүрнэ. Тэгээд бас хүүхдүүд шивээсийг сонирхож ивэл зүгээр шивээс ч юм биш шивээс хийдэг тату артист болоорой гэж хүсэж байна. Ирээдүйд би маш олон хүнд сайн сайхан мэдрэмж төрүүлнэ гэж төсөөлж байна. Энэ газар олон хүмүүст хүрэхийн тулд олон газар байх магадлалтай. Хүмүүс дураараа байх цэг нь хүмүүс өөрсдийнхөө байх газар олон байгаасаа гэж хүсэж байгаа учраас тийм миний хүсэл ер нь биелчих байхаа. Riding in the car with some bump in the trunk. Never laugh and you knew it. Break it down the good. Get up pimp tight, girl, say I'm the man. Ice on the wrist with the ice.